Тэгээд баярлаад байгаа юм бол гараад хийгээч тээ. Let's meet on the construction site. Гадаа барилгын талбай дээр уулзцгаая. Where it's not about having a nice suit like I have today, but working clothes. Харин энэ дээр зүгээр гоё костюмтай байх тухай биш. Ажлын хувцас өмс. Dirty hands. Одоо гараад муухай уулзгаад. Amen. Dust everywhere, mud everywhere. Тэнцээ чи ажил байгаа шавар, тоо, шороо гэдэг байна. Цэвэр гартаа ингээд ямбигнаад байх. But in this place there will be a house for God. Харин яг тэр газар чинь эзэн өргөөгөө барина. So we are ready to do the dirty work for him. Тэгэхээр бид түүний төлөө одоо бохир хар ажил ч гэсэн хийхэд бэлэн байна. We are ready to be tired, exhausted, no problem. Хамаагүй ядарсан ч бай, бүр цөхөрч унсан ч хамаагүй. Because we have a new spirit inside of us. Ядарсан ч гэсэн хамаагүй бидний дотор шинэ сүнс Which байна. resources us all the time. Тэгэхээр тэнд бол бүх одоо их усрууд орж ирж байгаа. The law of the spirit of life is activated inside of us бидний дотор ажиллаж байдаг. and fuels me. Тэгээд намайг шинчилж Joy with strength, with баяр хөөр, хүч perseverance, итгэж байдаг. consistency in my life. Миний амьдралд тууштай байдлаар Even итгэж байдаг. produces more and more clarity. Бүр миний дотор бүр улам илүү тодорхой байдал So бий I болгож байна. understand what I'm doing. Тэгснээр би юу хийж байгаагаа Actually, ойлгосон. I receive more wisdom about what I'm doing. Тэгээ би хийж байгаа зүйлээ талаар бүр улам мэрэгэн бодлуудыг So I will do better авах. this year than last year. Өнгөрсөн жил авч яснаас илүү ихийг авах болно. I will be more precise this year than last year when I was Өнгөрсөн here. жилээс чи илүү би энэ жил байх болно. I can tell you, we can do better and better. Би та нарт хэлээ бид нар уусмас сайж. We can go higher and higher. Бид нар өндрөөс өндөрт очино. But there is a requirement. Харин тэмцээн нэг шаардлага гэж нэг There байна. is a requirement. Шаардлага байна. You must become a doer. Та ямар шаардлага вэ? Та хийгч, үйлдэгч болох ёстой. Oh, but you know, Philip, I'm married to a wonderful man of God. Гэхдээ гэхдээ би бурхны үзэсгэлэнтэй сайхан эмэгтэйтэй гэрэлтэй маа хэлээ. He's like that. Тэр хүү My husband, he's a great man of God. миний нөхөр бол бурхны хүн ч гэдэг юм уу. So he does so well with God. Тэгээ манай нөхөр бол бурхантай үнэндээ сайн So we are doing well. Бид нар сайн байгаа. No, Үгүй. your husband do well. What about you? Танаа нөхөр ч сайн хийж байгаа. Харин But чи he has so much revelation. Гэхдээ манай нөхөр аюу хэлчихсэн. He has revelation enough for two. Ерөөсө хоёр хүнд бол хангалттай одоо So we ичсэлтийг talk together. He авах. shares his heart. Wow, such a man of Тэгээ God. тэр эмэгтэй бол өөрөө юм хүм хийхгүй шүү дээ. Харин нөхрийнхээ авсан ичсэлтийг хуваагаад ингээд It is not okay. Тэр энэ бол эрүүл биш, зүв биш. Oh, but my wife, she's a prayer woman. Тэнгүүт нэг эрэгтэй хүн. Миний эхнэр бол залбирлын When she эрэгтэй. prays, work comes, money comes, our children are healed. Одоо тэ хүүхдүүд идэгрээд мөнгө орж ирээд ажил бий болоод идэг. But what about you? Гэтэ та одоо юу хийх юм бэ? If you knew her, Гэхдээ та манай What about you? Гэхдээ эхнэр яг чи. yeah, but we work together. Гэхдээ чи бид хамтдаа Give me a break. ажиллая. What about you? Үгүй ээ, та ажиллахгүй. Та юу хийдгийг? Та яадгийг? In God, we are one. Гэхдээ бурхан дотор бид нэг Stop that. энийг зогсоох хэрэгтэй. That's the weakness of men. Энэ бол эрэгтэй хүний сул байдал. And the other women said, Amen. Тэнгүүт бүх эмэгтэйчүүд амен гэнэ штэ. And then all the men say, Yes, Amen. Тэнгүүт нь бүх эрэгтэйчүүд за ба Men амен. have so many explanations. Эрэгтэй хүнд бол 80 тайлбар байдаг. They are just like Adam. Адам шиг. Adam, Адам God, it's not me. The woman you gave me. би биш таны надад өгсөн эмэгтэй. Number one, it's her. Нэгдүгээр тэр, Number two, you gave her to me. хоёрдугаар та шүү нэцээ бүлэг та надад So өгсөн if you шүү. have problems, make up your mind. Тэгээ та асуудал учирсан бол энийг санаарай. Men in churches, Энэ бол маш explanations. олон сүмүүдэд ийм тайлбарууд явагдав. Men have to stand up. Эрэгтэй хүмүүс болох ёстой. Most Christians have mostly women. Тэгээ их христчүүд эмэгтэй байгаа шүү. When I started in Romania, only women. Румын дэхлэхэд яав эмэгтэй л байлаа хэдийн. And it became a problem for me. Тэгээ дараа нь надад бүр асуудал учирч байгаа Not юм. not in the wrong sense. Гэдэг Not in the wrong sense. буруу талаараа биш шүү заяа. It was not a problem for me. Миний хувьд асуудал байгаагүй. Because I take whoever God gives me. Яг л бурхан надад өгсөн хүнийг But би it was the авах. problem for the other pastors. Харин өөр пасторудад Oh, all асуудал these women around Philip. So what? Филиппин царид баах нь 80 хүүхэнгүү гэдэг юм ингээ. Тэгээ яасан. Shut up. Why did they come to me? Тэгээ тэд нар ягаад над дээр ирсэн угаасаа. Today we have a lot of men and women, hundreds of them. Харин өнөөдөр бол маш олон эрэгтэй эмэгтэй Who хүмүүс came to the empty tomb first? Women came first. хамгийн ихтэй хоосон булш руу хэн ирсэн эмэгтэй ирсэн.
I don't care why is that. I'm not a psychologist. Тэгээ яагаад ингэснийг нь би мэдэхгүй би тэр талаар But I want men to rise. харин миний юу гэж байна гэхээр эрэгтэй хүн I say I want men to rise. эрэгтэй хүн болсоосаа гэж би With what хүсэж байна. God has given them. Бурхны өгсөн тэр Because there зүйл is a дотор God masculinity and a God femininity, whatever it's the name. I don't remember. Sorry. There is the God masculinity. I mean, to be a man, it's a gift from God. To be a man. Эрэгтэй хүн байна гэдэг нь Бурханаас өгсөн бэлэг. To be a male, Эрэгтэй байна гэдэг нь to Бурханаас be a өгсөн woman бэлэг. is a gift from God. Эмэгтэй байх нь ч гэсэн бас түүнээс We өгөгдсөн need бэлэг. both to have the whole picture. Биднэрт бүхэл зураг байхын тулд энэ хоёр хүйс хоёулаа хэрэгтэй Come байна. on. Тийм биз? That's why I say amen. Тийм учраас би амен, амен гэж хэлсэн байгаа шүү. Every time you say amen, you say, oh God, raise some strong men in me. Тэгээд амен гэж хэлэхэд ерөөсөө яг хүчрхэг эрэгтэйчүүд босох хэрэгтэй гэж So бодлоо. many weak men in the church. Сүм дотор маш олон сул эрэгтэйчүүд байна. Unbelievable. Итгэжгүй бүр That's why for many итгэв. years, Тийм учраас олон жилийн I had турш men's meetings and men's conferences олон жилийн турш би эрчүүдэд зориулсан сургалт цуглаан конференц хийжсэн. until I was fed up with it. Би бүр тэрэндээ So I бүр stopped. бүр бясалтлаа, цадцаа хийгээд тэгээ байсан шүү дээ. Now I preach to everybody. Одоо би хүнд ч хамаагүй Because in номлоо. Christ there is no male, no female. Учир нь Христ дотор юм гэж байхгүй. Whoever is ready is ready. Бэлэн болсон хүн л гэдэг бол If бэлэн the only болсон man, I хүн. go with only. If the only women, I go with only. Энэ нь зөвхөн эрэгтэйчүүдээс би явна, эмэгтэйчүүдээс ч би явна. But down the line, Харин явж хахад both have to be there. хоёулаа тэнд байх ёстой. Эрэгтэй, эмэгтэй. Amen. So we need doers. Тэгэхээр бидэнд үйлдэгчд хэрэгтэй байна. That's a requirement. Энэ бол тавигдах шаардлага. Don't say God is good every day God is good. Бурхан бол Do the өдөр job. болгон сайн, өдөр болгон тэр сайн. Харин та ажиллаа God хий. has to find somebody who is ready to do it. Бурхан хийхэд бэлэн нэгнийг хайж байна. Are you with me? Надад санал нэрч Yesterday I байна. spoke to you about Peter. When Peter realized Jesus had risen from the dead, he jumped into the water. Би та нарт хэлсэн шүү дээ тийм ээ. Петр Есүсийг дахин амьсан байна гэдгийг сонсонгууд шууд ус руу өсрөн орсон He гэж. said, where are my swimming suits? Хүү миний усны хурц цаав байна гээгүй. It's cold today. Яна амар хүйтэн байж таг. When he knew it was him, Зүгээр тэр гэж мэдвэхц. he went for it. Зүгээр үсрээд орс тэрний арга. Swam to him. Тэгээд түүнрүү сэлсэн баа. God wants. That's a requirement for this generation. Тэгэхээр энэ үеийнхэн зориулаад Бурхны тавиад байгаа шаардлага бол яг энэ үү. If you just want to be a happy Christian going to heaven, be that. Тэгэхээр та зүгээр мөнхийн улсад очихоо мөрөөдөөд явдаг ад жаргалтай христэн бай гэвэл байна. Бай. Тэрүүгээрээ бай. But don't mess it up for others who want something else. Ганцхан өөр зүйлийг хүсдэг хэн нэгэндээ битээ садаа. All right, are you getting this? За ойлгов уу? Let's go to the next one. Дараагийн одоо тавигдах шаардлага. The new generation must expose itself continuously to the Father's voice. За энэ шинэ үе бол эцгийн дуу хоолойнд тууштай өөрсдөө одоо илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. So even we are doers, Бид нар одоо үйлдэгчд байсан ч as we are doing бид нар хийж байхдаа what He wants us to do, тэр биднээс юу хийхийг хүсэж байна тэр хийж байхдаа as I am doing the job, би тэр ажлыг нь хийж байхдаа and I will, мэдээж би I хийх am болно. determined to do what God had told me to do. Бурхан намайг юу хийхээр тавьсан тэрийг нь хийхийг би бүр шийдсэн байна. Either people like it or not. Хүмүүс I will таалагдж байна do уу, it. гүй юу би тэр өгөгдсөн ажлыг хийхэд Clean болно. heart, clean attitudes, Цэвэр зүрх хандлагаараа хийх болно. clean motivation. Зөв одоо юугаар сэтгэлээр. Said to a pastor the other morning, I can promise you one thing, I will do it. Би нэг пасторт нэг өдөр хэлжсэн бүр би хийх болно. Би бүр энийг хийх болно гэдгийг амлаж байна. But while I'm doing it, I have to keep listening. Тэгэхээр энэ санаа бол би ингээд хийж явахдаа би энэ чихээ байнга тийшээ I тавиастай байх must болно. expose myself continuously to the Father's voice. Өөрөөр хэлбэл эцгийн дуу хоолойд үргэлж тууштай байнга сонсдог байхаар өөрийгөө одоо тавьж өгнө шүү. Let me show you this in verse 1. За би энэ нэгдүгээр эшлэлээр харуулъя. You know, all we need is there. Бидэнд хэрэгтэй юм чинь тэнд байгаа We just байхгүй юу? need eyes to see. За бид нар зүгээр харах нүдэд хэрэгтэй байна. Be healed from our blindness. Бидний сохор байдал So we мэдгэрэг. see and pay attention. Тэгснээрээ бид нар хараад анхаарна. The Bible says, Bible as soon as they хэлэхдээ crossed over, God spoke to them. Тэд нар дөнгөж гатлаа дуусмагц бурхан ярив гэж They байгаа. just, they went down to the
bed of the river. Тэгээд тэд ингээ гол руу орлоо доошоо. Then they walked up.